арга эрхэм шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 12 сарын 18-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн төрийн эмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хөгжүүлэх, өөрчлөлт байгуулах үндсэн чиглэлд батлах тухай улсын хурлын тогтоодын төслийг эдийн засгийн байнгын бороо 2025 оны 12 сарын 23-ны өдрийн хурлаараа үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлгийг явуулаа. Байнгын орны хурлаар тогтоодын төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн хамгаалан сүүлийн 30 жил түнч хөгжлийн талаар хэдэн улсаас зөвлөх хүчтэй, хэдэн удаа бодлогын зөвлөмж авсан талаар улсын хурлын гишүүн Сорон Болд өмч хөгжлийн жагсаалтад орсон компаниуд хөгжилтэй холбоотойгоор бизнес төлөвлөгөө гаргасан хэсэг талаар улсын хурлын гишүүн уянга өмч хөгжлийн чиглэлээр гарсан тогтоодын хэрэгжилт яагаад хангалтгүй байгаа талаар улсын хурлын гишүүн очроод ямар шалгуураар эхний ээлжинд 33 компани нэмэлт хувьцаа гаргаж нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжах, өөрчлөлт байгуулах асуудлыг судалж хувьчлалын арга хэлбэр баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг боловсруулсан талаар улсын хурлын гишүүн анар Монголын хөрөнгийн бирж хувьцаат компанийг хөгжлөх талаар болон менежментийг өөрчлөх бэлтгэл ажил хийгдсэн хэсэг талаар улсын хурлын гишүүн Дулсан Жонц Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани төрийн эзэмшлийн хувь 51%-аас багагүй хөдөөж тажхан бирж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувь 34%-аас багагүй байна гэж заасныг тодруулж төрийн эзэмшилд байх ёстой гэж үзэж байгаа үндслийн талаар мөн хувьчлалын үр дүнд татан төлрүүлсэн хөрөнгө оруулалтаар хийх ажлын төлөвлөгөө байгаа эсэх талаар улсын хурлын гишүүн Амин Чимэг бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажлын талаар болон мөн өмч хувьчлалыг хийснээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх талаар тооцож байгаагаа эсэх улсын хурлын гишүүн Жаргалан хувьчлах гэж байгаа компаниудын өөрийн хөрөнгө 42.3 их найт төгрөг. Үүнээс манай хөрөнгийн биржийн зах зээл 10 их найт орчим байна. Энэ 42.3 их найт төгрөгийг шингээх зах зээл байгаа эсэх талаар мөн санхүүгийн зохицуулах орноос жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр ямар ахиц дэвшил гарсан талаар улсын хурлын гишүүн Батсүмбэрл Монголын хөрөнгийн бирж хувьцаат компанийн удирдлагуудаас өмч хувьчлал, үн цасны талаарх ард иргэдийн ойлголт ямар төвшин байгаа талаар тус асуулт асууж хариулт авсан болно. Байнгын орны уралдаанаар тогтоодын төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн очроод тогтоодын төслийг намын бүлгүүд дээр хэлэлцэх шаардлагатай талаар улсын хурлын гишүүн Сайн Зориг татсан хөрөнгө оруулалтаа хэрхэн зарцуулах, хяналт хаана байх зэрэг хууль эрхцэн орчин сул байгаа учраас бодлогын хувьд дүн шинжилгээ болон бэлэн байдлын үнэлгээ хийх ёстой талаар улсын хурлын гишүүн Одбаяр хууль эрхцэн орчин бэлэн учраас энэ тогтоодын төслийг хойшлуулах зүйтэй талаар улсын хурлын гишүүн Батсүмбэрл шаардлагатай бол өмнөх оны өмч хувьчлалуудтай холбоотой нээлттэй сонсголт явуулах талаар улсын хурлын гишүүн Өрийн Туяа тогтоодын төслийг хэлэлцэхийг дэмжиж цаашид сайжруулад явах талаар тус саналуудаа хэлсэн болно. Байнгын орны уралдаанаар тогтоодын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих хэсэг асуудлаар санал хураалт явуулахад 54.5% саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж тогтоодын төслийг улсын хурлын нэгдсэн чуулганаараа хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ төрийн өмч хуулийн этгээдийг 2026-аас 2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөлт байгуулах үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоодын төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орны саналуудыг хэлэлцэж шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.